За Монгол улс өнөөдөр юу ч хийхгүй бол 2035 он гэхэд 81.7 тэрбум сая тонн хүлэмжийн хийг одоо бий болохоор ийм тооцоо гарсан байгаа. Тэгэхээр 81.7 сая гэдэг чинь одоо яг юу гэсэн үг вэ гэдэг нэг юм асуулт гарч ирж байгаа. Тэр нэг харьцуулах үүднээс нэг 6 төрлийн нэг юм статистик харьцуулах үүднээс гаргалаа. За эхнийх нь бол Ирланд улсаас 2 дахин их хүлэмжийн хий ялгарх юм байна. За Лондон, Нью-Йоркийн чиглэлд 136 сая нислэг. Маш их нислэг байгааз. За 17.7 сая автомашин жолоотгой болох юм бол нийтдээ одоо 81.7 сая тонн хүлэмжийн хий ялгаруулахгүй гэсэн үг. За модоор илэрхийлэх юм бол 3.7 тэрбум мод. Тэгээ Монгол улс маань 1 тэрбум мод тарих юм бас зорилт тавьцаа ажиллаж байгаа. Тэгэхээр тэрнээс 3.7 дахин их гэсэн үг. За 9.7 сая өрх нийтдээ ийм хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулдаг байна. За тэгээд дэлхийд одоо ингээ харьцуулах юм бол дундаж өрхөхөөс одоо харьцуулахад 5 дахин их ийм л одоо нөхцөл байдал байгаа. Тэгэхээр энэ ийм маягаар бол үргэлжилж болохгүй байна гэд Монгол улс маань зорилт тавьсан. За зорилт нь юу вэ гэхээр 2035 он гэхэд нийт хүлэмжийн хийг 56.9 буюу 24 сая тонноор бууруулъя гэсэн ийм том зорилт байгаа. Өөрөөр хэлбэл 30 гаруй хувийн бууралтыг зорж байна. За тэгээ энийг бас гол одоо салбаруудаар задлсан байгаа. За та бүхэн маань энд харж байна. Барилгын салбар бол 1.1 сая тонн хүлэмжийн хий бууруулах ийм зорилттой байна. За одоо хамгийн том нь бол одоо эрчим хүч, тэгээ хөдөө аж ахуй бол ер нь нийт бараг 70% бууруулах ийм зорилготой ажиллаж байгаа. За тэгэхээр дахиад нэг асуулт байгаа. 1.1 сая тонн гэж ер нь хэрэг хэмжээтэй юм бэ гэдэг. За тэгэхээр нийтдээ 150 мянган эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих хэмжээ гэсэн үг. 1.1 сая тонн. Тэгээ өртгөөр нь ингээд ойролцоогоор тооцоолох юм бол 40-оос 50 их 80 төгрөгийн ийм хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болчихж байгаа. За тэгээ энэ бол ойлгомжтой маш хэцүү зорилт байгаа. Тэр арай бодит зорилт гэх юм бол бид нэр тодорхой хэмжээгийн одоо эрчим хүчний хэмнэлттэй сая бид нар ярьж байна. Цонх агааржуулалт за тэгээд дулаалгаар бол бид нэр эрчим хүчний хэмнэлтийг бий болох бүрэн боломжтой. Мөн одоо ногоон орон сууц, ногоон барилгыг барьснаар одоо бидний урдаа тавьсан 1.1 сая тонн хүлэмжийн хийг бууруулах боломж гарч ийна гэсэн үг. Тэгэхээр нэг 160 мянган айлыг өрхийн дулаалгыг тэр анхаарал хандуулвал нэг ойролцоогоор 500 мянган тонн бууруулад за үлдсэн нь одоо орон сууц барилгажуулалттай холбоотой байвал ингээд дунд нь баланслуулаад тэнцвэржүүлээд бас нэг 600 мянган тонн хүлэмжийн хий бууруулах ийм боломж гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр арай бодит боломж бол бидний харж байгаа зүгээс бол ийм боломжууд харж байгаа. За тэгээд ногоон эрчим хүчний одоо хас банк одоо бараг 15-6 жил энэ хүү салбарт санхүүжилт олгож явж байгаа. За тэгээд одоо өмнөх статистикаас ингээ харахад бол эрчим хүчний хэмнэлттэй орон сууц дулаалга бол ер нь ингээ нэг 20-60% хэмнэлт гардаг. За тэгээ хамгийн багадаа бол нэг өрх 500 мянган төгрөгийн хэмнэлттэй юм гарах юм боломжууд харагдаж байгаа. Тэгэхээр бол боломж бол бидний хувьд бол маш их байна. Хамгийн гол нь нэг олон хамтрагч нар нийлж яагаад яаж энэ зорилттой өрөх вэ гэдэг нь одоо хамгийн чухал зүйл байгаа. За тэгээ дээврийн дулаалга, бүтэн дулаалга гэдэг хэдэн жишээнүүдийг та бүхэндээ энэ дэлгэцэн дээр харууллаа.
За тэгээд ногоон барилгын маш олон стандартууд байдаг. Энэхүү стандартуудыг одоо хангаснаар үл хөдлөхийг барьж байгаа мөн бас хуваараа ногоон орон сууц барих хүсэлтэй байгаа. Одоо ялангуяа амны орон сууц барих хүсэлтэй байгаа хүмүүс бол одоо олон улсын сертификат аваад доорож хүлэмжийнхийг 20%-аас дээш буулгах юм бол банкудтай ингэж хамтран ажиллах боломжууд байгаа. За тэгээ манай Хас банкны бүтээгдэхүүнгүүл энэ 3 одоо гол бүтээгдэхүүн байгаа. Нэг нь илүү аж ахуйн нэгжүүдтэй зориулсан одоо үйл хөдлөлийг барьж байгаа эсвэл одоо барилгын компаниуд, барилгын материалын компаниуд дээр бол бид нар ногоон зээл олгож байгаа. За хэрэглэгч талдаа илүү эко хэрэглээний зээл. За хамгийн сүүлийнх нь бол одоо эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барих иймэрхүү одоо гол бүтээгдэхүүнүүд дээр бид нар анхаарлаа хандуулдаг. За тэгээ энэ бүхнийг нийлүүлэхлээр яг ийм санхүүжилтийн экосистем байж ээж л энэхүү хөтөлбөр маань амжилттай хэрэгжих боломжтой. За эхнийх нь бол одоо та бүхэн харж байна. Олон улсын одоо байгууллагууд ялангуяа Монгол улсад бол их усрууд олгодог. Эднэрийн бол оролцоо маш өндөр байгаа. За бидний мэддэг одоо олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд, за зөвхөн уур амьсгалыг дэмжсэн санхүүгийн байгууллагууд байна. За мөн одоо дотоодын санхүүгийн байгууллагууд, арилжааны банкуд, за хөгжлийн банк, МИГ ялангуяа орон сууцны ипотекийн зээлийг нэлээд том дэмжлэг үзүүлдэг. За Монголын банкуудын холбоо, за одоо удахгүй байгуулагдах Монголын ногоон санхүүгийн корпорац гэдэг ийм чухал одоо хувийн аж ахуйн нэгжүүд энэ санхүүжилтийг маань олох боломжтой. За засгийн газрын бас гол түншүүд маань байна. Байгаль орчны яам, за санхүүгийн зохицуулахаар барилга хот байгуулалтын яам, Монгол банк гэх мэтчлэн бас засгийн газрын гол түншүүд маань байна. За тэгээ хамгийн чухал бол мөн хувийн хвшлэг байдаг. Энэ бүгд маань нийлж яагаад одоо ногоон санхүүжилтийн боломжийг одоо нэмэгдэнэ. Тэгээ өнөөдөр бас их сонирхолтой үйл явдал боллоо. Яг өнөөдөр энэ ивент болохыг мэдсэн юм шиг өнөө өглөө Монгол улсын ерөнхий сайд, учрал сайд, Монгол банкны ерөнхийлөгч Норон Цагт дарга банкны төлөөлөлтөд өнөөдөр уулзалт хийсэн. Тэгээ ногоон санхүүжилтийг дэмжих маш одоо дэмжлэгийг улам эрчимжүүлэх шийдвэрүүд гарсан. За энэ дээр одоо ялангуяа ногоон зээл хамрагдахын тулд иргэд 30 сарын юм хязгаарлалт өгдөг байсныг 60 сар болгож юм уртсгсан. Ингэснээр бол нийт одоо зээл авах боломж нь ойролцоогоор 40% нэмэгдэж байгаа гэсэн. Энэ бол ингээд шууд бодит жишээ байгаа. За мөн олон улсад бол ногоон санхүүжилтийг бол хэрэглээхээсээ илүүтэй улсын хүлэмжийн бууруулах том зорилтын нэг гэж үздэг болохоор тусад нь ангилал байх ёстой байна гэд ийм бас зохих шийдвэр гаргалаа. Мөн та эдмээр бас мэдж байгаа ногоон зээл, арилжааны зээл хоёрын хооронд бол нэг ойролцоогоор 2 одоо 1% л зөрүү гэдэгтэй хангалттай биш. Тэгээ бас олон жилийн турш өмнөх жилийн бас энэ ивэнттэйч бид нар ярьж исэн ногоон санхүүжилтийг эрчимжүүлэхийн тулд жирийн одоо жирийн арилжааны зээл, ногоон зээлийн хоорондох зөрөө нь одоо улам хөнгөлөлт нь их байх тусмаа сайн юмаа гэдгийн дагуу ярилцаад тэгээ өнөөдрийн анхан шатны одоо тооцоолоор бол зохих одоо Монгол банкны бодлогын шийдвэрээс шалтгаалаад ногоон зээлийн хүү 4-6 1%-аар буурах ийм бас орон зай гаргасан ийм бодлогын шийдвэрүүд гаргасан байгаа. Мөн одоо ипотекийг зөвхөн 6% биш бусад одоо бүтээгдэхүүнийг арилжааны банкудтайгаа хамтраад нэвтрүүлэх ийм одоо бидний хувьд бол одоо зөв шийдвэрүүд гарсан гэж харж байгаа. Тэгээ одоо энэхүү засгийн газрын болон Монгол банкны мөн арилжааны банкуудын одоо хамтарсан одоо зорилтын хүрээнд бид нар Монгол улсын урдаа тавьсан хүлэмжийн ялгарлыг бууруулах зорилтондоо бүрэн хүрнэ гэдэгт бол би итгэлтэй байгаа. За ингээд би өөрийнхөө танилцуулгыг ингээд өндөрлөё.